авсан. За түүнийг Маркус Хаймонц хамгаалж байгаа. Маккензи мөр өөрөө довтлох юм байна. Будагтаад бороо дайрч орж ирээ довтлохоо гүйцэтгэсэн Маркус Хаймонцын хаалт оновчтой. Довтлохонд 1.6 секундын хугацаа үүдээ. Боломж бол ойрхон байна. Боломж бол байна. Хаймонц татгуулсан. Дорж арилтын эсрэг Хаймонц ямар гоё спин эргээд хоёр дахь зах зээлээс авдаг юм уу та. Эхний зах зээлээс банкны аппликейшнаар татаад харилцагчийн гэрээгээ захимаар байгуулах боломжтой. За Хаймонц түлхэн мөр дээр нуруугаар ирээд дундээ зашид. Гоё хөдөлгөөн байна. Дотын нээлттэй өрөөнө. Хаймонц шидэх боломж хайгаад шиг байна. Довтолсон and one нэмэлт нэгтэй. За Хаймонц түн дээр Пендарус хамгаалтыг хийж байгаа. Хаймонц за эргээ дундаас ямар уу шийдэлт вэ? Маш хүнд байдлаас ямар ч байсан. Хаймонц шууд залж орж ирээ 3 шидэж байна. За Хаймонц энэ хамглан Хаймонцыг хэцүү шийдүүлсэн. Гэхдээ Хаймонц хажууд руугаа алхаа өсөрсөн. Хаймонц гоё довтлогоо байна. Дахиад бөмбөг алдчихлаа. Хамгаалт сайн болж ин доо. Энэ үтээс тэлж багийн Гаард нь 3-аас шид оновчгүй Хаймонц 2 дахь боломж Хаймонцын 2 оноо тэр бий болгож чадсан тамирчин шүү дээ. За доор Хаймонц хатагтад авсан довтлох амжилттай. Хаймонц дөрүүлээд хариуг тэр доорн барьлаа. Ягаад нь өөрөө будалтай талбаруу дайрсан хэцүү үдээс төгсгсөн довтлогын амжилтгүй Маркус Хаймонц довтлооны самрыг аваад 2 оноо авчлаа. Хүрцог. Хаймонц 2 оноо. And Хаймонц 2-ын гоё яслал байна. Хамглан баасан дөрч нарын холын шийдэлтүүд аюултай чадсан. Хаймонц хариуг нь өрсөн. за тоглолтын туршид Тийсээр одоо нөгөө тесрэлт бол буурсан харагдаж байна. Хаймонц совсул. Маркус Хаймонцын Гуранбаатар хатгсан бомбог Хаймонц нөгөөд урагшлаа. За Гилберт эсрэг өөрөө явсан. Маркус Хаймонцын тоглох амжилттай болсон. Нэмэлт шийдлийг гүйцэтгэнэ. Хоёр дахь хаалт авлаа. За Харис шалдсан дамжуулалт эзэн дээрсэн тоглох амжилттай. Харис зүүн дарж ирээ задлсан Маркус Хаймонц сувсуул холын зай шидэлт оновчтой. Хаймонц. За өөрөө будагтай талбараа гой задлсан да тулг 3-аас шидэлт амжилттай. Сүхбаатарын идэвхтэй тоглолтыг бол үзүүлж чадахгүй байгаа. За энэ бас дасгалжуулагч юм хөлбөрттэй ч холбоотой байж болно тийм ээ. Тулуу өөрөө илүү ингэж цөмөрж орохоос илүүтэйг нөгөө талаас ч гэсэн 2 оноо хамтд нь гаргасан байна. Стефенерд 2 дахь боломжийг үүсгэсэн. За Зандер довтлооны самбарыг авсан. Өөрт дэшээ явхад Хаймонц хаалтыг За Антони Харис Маркус Хаймонцыг олоод өгсөн. Үлцэн оршихын эсрэг тоглож боломжтой Маркус Хаймонц. Ихэл ойрхон хамгаалж байна. Антони Харис ямар гоё араатай дамжуулт вэ? Маркус Хаймонц шидэлт оновчгүй гэхдээ Маркус Хаймонц 2 дахь боломжийг үүсгээд туллаа. За Росс эсрэг юу гэх нь харъя Хаймонц. За би юу ч дийлдэхгүй шүү Росс. Ямар гоё хөдөлгөөн бэ хос 2 эсрэггийн 2 Хаймонц шууд шидчэндээ нэг заагаа авч жагаад шидсэн холын шидэлт оновчгүй. За ойжгаад орж байгаа юм байна. Шууд гээд бөмбөг эсрэг баг руугаа шилжүүлнэ гэхэд бол ихэл тааруу мэдээ болно. Хаймонц сувсуу шидсэн шидэлт амжилттай болсон багийн 52 дахь оноо авснаа.